Баатар вангийн одоо хамгийн хайртай дүү хүү байсан гинүү. Тэ хажууд юугдэл байсан те. За би таны үгийг тэ 2 минут сонсё. За баярлалаа. Би энэ хүндэт энэ дээр баярлалаа гэж хэлэх гэж гарч ирсэн. Энэ Эрдэнэсүндэн судлаачдын үгийг соноод ахыхаа тухай бол улам өргөн мэдлэгтэй ийм болж энэ Наваиндэн гэдэг хүн маань миний ээжийн ах. Тийм учраас би баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Тэгээд баярлалаа гэхэл олон хүнд одоо оюун дардаа, чимгүүн дардаа, ялангуяа чимгүүн дардаа энэ жил 110 жилийн ойгын тохиолдулж Эрдэнэтэд шүлгийн наадам зохион байгуулсан. Тэрийг очиж зохион байгуулж өндөр түвшинд хийхэд манай чимгүүн дээр их тусалсан. Баярлалаа. Энэ эрдэмтэн судлаачид энэ бүхэн баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм аа. Тэгээд За баярлалаа. за баярлалаа.